сайн уу. За ингээд та бүхэнд дэсэж нэг амсын ёсоор би нөгөө 23 оныхоо төлөвлөгөөнд эх жилийнхээ 22 онд хийгдсэн төлөвлөгөөгөө ярьдаг байгаа. Жил болгоо ингэж ярьж одоо өмнөх жилийнхаа юу хийснийг ингэж дүгнж YouTube влогт оруулдаг байгаа. Эргээд мэдээж харахад бас эргээд дурсамжтай бас ийм хийжсэн мэн гэдэг бас дурсамж үлдээх зорилгоор ингэж хийдэг байгаа. Төлөвлөгөө нь маань энэ байна. Энэ жилийн үед гэх юм бол бас нэлээ хожуу юм бичлэгээ хийж байна. Уул нь он гараад 1-2 сард уул нь хийждэг байсан чинь чадаагүй. Миний одоо энэ 22 оны төлөвлөгөө маань нийт 120 юм төлөвлөлөөд 53.6 үеийн гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ яагаад ингэж гарсан бэ гэхээр миний нөгөө аяллаар явах төлөвлөгөөнүүд бол маш дутуу болсон. Яагаад тэгэхээр энэ жил бол би шинэ байранд ороод нөгөө тавилга инээтрийгээд одоо шинэ нөгөө санхүүгийн асуудал жоох их байсан болохоор ийч бас аяллаар явж чадаагүй. За тэгээ ингээд төлөвлөгөө ингээд гаргацсан. Төлөвлөгөө маань болохоор ингээд эдэлтаа ингээд бүлгээр одоо энэ жишээ нь аялал, энэ эд хөрөнгө, одоо хувийн хөгжил, гоо сайхан мөнгө олох арга, сошиал нэтворк, кино, судалгаа, номууд, одоо эрүүл мэнд, сонирхолтой хийх зүйлс гэдэг ингээд бүхэлдээ ингээд категорилсан байгаа. За тэгээ энийг ингээд товчхон би ингээд яриад танилцуулаад явж байна. Та бүхэн эндээс бас нөгөө одоо энэ жилийнхаа төлөвлөгөө мөн эх жилийнхаа төлөвлөгөөнд хийх юмнуудын санааг бас аваарай гэж бодож байна. За ингээ аялал хэсэгтээ болохоор Япон явах, Таиланд явах, Өөр хангай аймгийн Асаланд resort амрах гэсэн энэ гурван маань бол биелээгүй. Орон нутгийн нислэгээр нисэх байсан. Энэ бас биелээгүй. Олсоор буух хаднаас гэж энэ нь болохоор олсоор буусан тэрэлжид нөгөө нэг нохоо чаргатай аялал байт юм билээ. Тэнд очихоор бяцхан ийм бас нэг 3-4 м өндөртөө хаднаас олсоор ингээ өөрөө авиж мэрдэг тийм юм байт юм билээ. Тэнд нь хамрагдаад олсоор авсан. Говийн тойрон аялалд явах болохоор явж чадаагүй. Хотыг тойрсон 4 хайрхан луг гарах. Энийг бол би илүүсэн 4 хайрхан луг би дөрвөн дүнд гараад утсан. Баян зүрх, Чингэлтэй, Сонгон хайрхан, Цэцэг хүн гэдэг энэ дөрвөл гарсан байгаа. За байгалийн халуун хашаанд амрах энэ бол амжаагүй. Энэ жил бол ямжсан заавал хийн. Рафтлинг аялал хийх гэдэг нэг заваар ингэж сэлдэг тэр аялалд бол явсан. Энэ бас тэрэлжин тийш явуулд юм байлээ. 120 мянган нэг өдрийн нэг тийм аялал байсан. Тэнд нь бас нэг найзтайгаа очиж исэн. Миний нөгөө YouTube блог дээр бас хотод их сонирхолтой зүйлс дугаар номер 5 гэсэн юм дээр байгаа. За тэгээ агаарын бөмбөлөгт суухын чадаагүй, параглайдинг хийх гэнэ шүхрээ буулахын чадаагүй, говь сүмбэр аймгаар тойроо аялах энэ бас биелсэн. Энэ болохоор говь сүмбэр аймгийн нэг чойрын бог дуулмал гэх говь сүмбэр аймгийн 7 гайхамшиг байт юм билээ. Говь сүмбэртээ очиж чойрд очихоор ер нь бол тиймэрхүү аяллаа газрууд одоо нөгөө говь сүмбэр аймгийн тойрсон 7 гайхамшиг ингээ үзүүлээд ирдэг тийм аяллаа юмнууд судлал зөндөө байт юм билээ. Чойрд очиод эндээс хотоос нэг 200 км явал чойр орчин чойроосоо тэгээд гайд дагуулаад ингээ тойроод явчихд юм билээ. Та бүхэн сонирхороо бас солирын бороо үзэхийн чадаагүй, хөвсгөлийн тайвар очиж үзэх чадаагүй, хагийн хаар нуурын мөхүүсийн аймаг нурлуу явахын чадаагүй, дархан орхон сэлэнгийн аяллыг байгалийн гайхамшигт газруудаар нь явах. Энэ 30% та биелсэн. Энэ яг дархнаар багс нэг жоох явсан. Тэгээд орхон сэлэнгээр нь явж чаддаг болохоор 30% та биелсэн байна. Хөөхөд ордс өвөр Монголоор явхад энэ жилийн төлөвлөгөөнд орсон байгаа. Ер нь бол явсан. Манжуур явж чадаагүй. Бурхан халдуун руу гарах. Энэ бас чадаагүй. За тэгээд asset буюу эд хөрөнгөтэй болох юм дээр Малта болох гэсэн байна. Малта болж чадаагүй. Тэгээ 22 он бол ер нь бол coin-ийн жил байсан. Тэгээд бас coin NFT-нүүд их цуглуулъя гэж бодсон. Тэр юмнууд нь бас биелсэн. Одоо энэ дээр бол 100 сая SPC coin-тай болох энэ биелсэн байна. 10 сая Capex coin-тай болох энэ биелсэн байна. 5 сая NFT coin-тай болох биелсэн байна. Тэгээд мөн Game of Thrones-ийн цуврал номтой эхлээд болох гэж төлөвлөгөөнд оруулсан байгаа. Тэгээд Game of Thrones цувралын одоо 7 бот нэмийг бол долуулан энэ бол авч чадсан байгаа. Одоо энэ жилийн төлөвлөгөөнд оруулаад уншина. 52 7 хоногийн хадгаламж хийн гэсэн. Энийг би хийх чагаад болцсон өөрөө. Ягаад тэгэхээр бас арай
жоо өрөөсгөл сонин хадгаламжийн систем билээ. Надад л таалагддаг. Зарим хүмүүст бол таалагдаа хийгээл байдаг юм байлаа. За тэгээ 21 аймгийн ямар нэгэн ижлэхэн брэндтэй болох гэсэн энэ биелэг байна. Wine-ы цуглуулгатай болох энэ биелсэн. Одоо би шинэ байранд ороод нэг wine гэж үрж цуглуулдаг юм тустай стейкийн тустай юм 50-т болоод тэн дээр wine энэ төр бол цуглуулсан байгаа. За улсаас өгж байгаа үнгүй 0.7 газрыг хөөцөлдөж авах чадаагүй. Их наранд хашаа хатгах. Их наранд би бас нэг газартай энэ тэнцэнэ хашаа хатгах гэсэн чадаагүй байгаа. 5 компанийн хувьцаа авах энэ бас чадаагүй байна. Лагерын газар авах энэ бас чадаагүй. Эднээс бол бас нэг байранд ороогүй гэсэн бол бас биелэхээр боломжтой юмнууд байгаа гэсэн. За нэг NFT-тэй болох гэдэг нэг NFT-тэй болсон би нэг Metamor гэдэг нэг NFT худалдаж авсан. Морины NFT 100,000-аар худалдаж авсан. Одоо бол үнэ нь бол нодлон жил 100,000-аар аваад энэ жил бол ингээд 500,000 болоод үнэ өссөн байлээ. Ер нь цаашдаа бол нэлээ үнэ өсөх гэж гордож байгаа. За 22 оны авах зүйлсийн төлөвлөгөө дуусгах гэж тусдаа бас нэг 22 онд ингээд авах зүйлсийн төлөвлөгөө гэж бас гардаг байгаа. Одоо тэр самбар дээр ингээд миний одоо төлөвлөгөөнүүд ингээд харагдаж байгаа. Одоо энэ самбар дээр одоо 23 оны авах зүйлсийн төлөвлөгөө, кино, ном, тийм төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээ 22 оны авах зүйлсийн төлөвлөгөө бол 10% биелсэн байна. Ер нь бол нэлийн том юм аавна гэдэг төлөвлөсөн байсан. Тэгээд бас санхүүгийн улмаас нэг 10% гүйцэтгэл тайлбарсан байна. 50 км-ийн гүйлт хийж үзэх гэсэн байна. Энэ чадаагүй байна. 100 км-тэй дугуйн аялал хийн гэсэн энэ хийсэн. Миний бас YouTube блог дээр дугуйн аялал гэдэг байгаа. 100 км 2 өдрийн хугацаанд бол 50 км-ийн ингээ хуваагаад дугуйн аялал хийсэн байна. Зөвхөн дугуйтай. Тэгээд за self improvement буюу өөрийнхөө хөгжүүлэх хэсэг дээр болохоор энэ 12 дууны цомог өөрөө дуулаад ингээ CD-н дээр гаргах гэдэг энийг би хийсэн. Яг өөрийнхөө voice-оор өөрийнхөө дуу хоолойгоор бараг 20 дуу дуусан баг. Тэндээсээ нэг 14-5-ыг нь арай гайгүй босныг ингээд CD-н дээр хуулаад машин дээр ингээд сонсоод явдаг байгаа. Хөөх юм байлээ. Бас өөрийнхөө дууг ингээд сонсоо явуудахаас хөөхөл санагдсан. За ган спорт UG спорт заална явах гэсэн мэн чадаагүй. Сард 2 удаа уух челленж гинэ. Энэ бас чадаагүй байна. Эхний 2 сар хийж байгаа хэрэгжүүлж байгаа. Тэгээд чадаагүй. Теннис юм уу ямар нэгэн хөгжмийн жимсийг тоглож сайжруулна гэсэн чадаагүй. Энэ дээр яг хөгжмийн жимсэг гэдэг калимба авсан байгаа. Калимбаг ингээд таадаг. Тэр калимбаар бол тоглож суун ингээд бас энэ жилийн төлөвлөгөөнд оруулсан бас ингээд хичээж байгаа. За 1 сар 1 хувцастай челленж хийх гинэ. Энийг хийсэн. Хүмүүс бол нэг мэддгүй юм байлээ. Би яг ингээд ажил дээрээ 1 сарын хугацаанд цэнхэр өнгөтэй сороож өмсөв. Зөвхөн цэнхэр өнгөтэй сороож өмсөв 1 сарын хугацаанд ажиллаа хийсэн. Тэгээд манай өрөөний хамтран ажилласад бол ер нь бол анзаараагүй байлээ. Хүн яг тухайн үед надад бол явдаас ямар ч тийм өнөөдөр ямар хувцас өмсөх бол яах вэ хүү хувцсан дээр бас нэг бодож цаг хугацаа алдаад байх тийм бол гараагүй. Энэ бас их зүгээр челленж байлээ шүү. Тэгээд Eminem-ийн Mockingbird гэдэг англи дуу хипхопор үйлс сурах байсан. Энийг сурсан. Одоо нөгөө нэг CD-н дээр дуу бичсэн гэдэг. Тэн дээр тэр Mockingbird-ыг дуулж бичсэн байгаа. Тэгээд 3 алдартай подкаст бүх дугаарыг нь сонсох гэсэн гурван сонссон байгаа. Unlock podcast, Сэхэтэн, Cool Монгол, энэ 3 Монгол подкастын одоо бүх дугааруудыг нь бол ажил руу ажилдаа явах, очих, ажлын дундуур, ажиллаа хийж байгаа энэ 3 бас famous алдартай подкастуудыг бүгдийг сонссон байгаа. За иргэний өмнөх шилжүүлэх гэдэг энэ шилжүүлсэн нөгөө шинэ байранда ирсэн шинэ хаягаар шилжүүлсэн. Өөрийн гараар 5 DIY хийх энэ нөгөө нэг өөрийнхөө гараар одоо нөгөө шигтгэн наамал наах юм эсвэл янз бүрийн гоёл чимэглэн юм хийсэн. Энэ 5-ыг бол тавлан хийсэн байгаа. Зургийг бас одоо энэ бичлэгэн дээр ингээд зургуудыг бас оруулаа явна. Шивээс хийх байсан. Шивээс хийх чадаагүй. Саарл өнгөтэй өстэй болох. Одоо энэ нөгөө гоо сайхан хэсэг дээр явж шүү. Энэ нь болохоор саарл өнгөтэй өстэй болох гэдэг. Саарл өнгөтэй өстэй болж чадаагүй. Харин зөвхөн нөгөө шууд ингээд түрхэл саарл өнгөтэй болцдог. Тэгээ угаан гутал иргэд арилждаг. Тийм будаг авсан. Тэгээд хэсэг ингээд гадуур мадуур явахдаа зарим үедээ ингээд тэр саарлаа ингээд түрхээ будаад саарл өстэй болоод явсан. Айгу зүгээр юм байлээ. Халзан болох. За энэ чадаагүй айгаа чаддаг. Сахал гудастай болох тэгээд хүсээ ургаагүй гэдэг шиг шүдэ имплант хийх. За энэ надаа энэ талд нэг шүд байдгүй. Тэгээд энийг шүд имплант хийх гэсэн чинь үнэтэй мэлээ тэгээд чадаагүй. Шүд цайруулах гэсэн байна. Яг нь энд бол орсон. Шүд цайруулах үйлчлэгээ хийгээд орсон. Корея өснийхээ хэлбэрийг ямар нэгэн байдлаар өөрчлөх гэдэг. Энэ дээр болохоор би нодлон жил ингээд нэг жоохон
өргөдөг юм боржголдуу хийм хийлгээд ингээд голоороо ингээд юу хашин хуваадаг гэдэг юм уу. Нэг хэсэг нэг тийм болж явж үтсэн. Тэгээд нэг онцгой болохоор тэгээд болсон байгаа. За энэ гэхдээ биелсэн гэсэн үг. За тэгээд мөнгө олох хэсэг дээр бол бараг юм хийж чадаагүй. Forex-ээр $5,000 хийх байсан. Энэ чадаагүй. Акси юм уу одоо нөгөө нэг тоглоод мөнгө олдог тийм арга олох байсан. Энэ чадаагүй. Интернетээр одоо бас мөнгө олдог аргыг сүүгчлэг гэдэг энэ дээр олцсон байна. Тэгэхээр би тэрийг судлаад бол интернетээр мөнгө олох аргуудыг судлаад мэдсэн. Тэгээд тууштай хэрэгжүүлж чадаагүй. Ажлын хажуугаар бас юм жоох ачаалттай байдаг болохоор бас хэрэгжүүлж чадаагүй. Энийг би төлөвлөгөөнд биелсэн гэж оруулсан байна. За энэ кино хэсэгт болохоор Ghibli-гийн нөгөө нэг одоо Howley явдаг цайз, Kikiгийн миний хөш Totoro Motor гэдэг Ghibli-гийн бүх анимыг хэвлэж гаргаж байгаад үзсэн. 24 ширхэг Hayao Miyazaki хэлээ тэрний 24 ширхэг алдтай дэлхийн хэмжээний аним байт юм лээ. Бүр хэмжээний тэрийг бүгдийг би татаж үзсэн. Rotten Tomatoes гэ киноны сайт гэдэг тэрнээс бас 50 кино үзэх байсан. Тэндээс чадсан хийсэн. Жил болгоо аним үзэх аним жигсаалт гаргадаг. Тэрийг хэрэгжүүлсэн үзсэн. IMDb гэдэг International Media Database гэдэг одоо нэг олон нийтийн киноны онооны системийн тийм сайтнаас цуврал 5 кино үзэх байсан үзсэн. Шилдэг 50 кино үзэх байсан үзсэн. За Оскар жил болгоо нөгөө Оскарын шагнал гадуулах ёслолоос нөгөө шилдэг номинацууд нэр дэвсэн кинонуудыг бүгдийг түүж үздэг ба одоо шилдэг гол дүрийн жүжигчин шилдэг кино шилдэг одоо эрэгтэй жүжигчин авсан киног ингээд бүгднийг ингээд үзээд тэгээд үзснийхаа дараа яг Оскарын шагнал гадуулах ёслолыг одоо хөл бөмбөгийн хэмжээ үзэж байгаа юм шиг үздэг байгаа. Энийг бол үзсэн байна. За мөн тэгээ Оскарын жил болгоны одоо нэг шилдэг баримтат киногоор шалгарсан 100 кино ингэж ихсаацсан. Тэгээ эхний 50 нь бол би нодлон 21 онд үзсэн. Одоо энэ жил 22 онд үлдсэн 50-ыг үзэх байсан. Энийг үзсэн байна. За трейдеруудын төлөвлөгөө дуусгах гэдэг нөгөө трейдертэй холбоотой одоо нөгөө эдийн засгч нар одоо тэр мөнгө юуны трейдер хийдэг хүмүүстэй холбоотой кинонуудыг бас хэвлэж гаргаж байсан. Тэрийг үзэх байсан үзэж чадаагүй. За 22 онд үзэх киноныхаа жигсаалтыг бас ингээ гаргацсан байсан. Тэрийг үзэж чадсан. За энэ дээр болохоор бас нэг сонирхолтой юм гэхээр бүх орны аялын контентууд үзэх гэдэг. Энийг би YouTube дээр одоо нэг улс болгоны одоо Монгол ч юм уу, Англи ч юм ямар ч хамаагүй зүгээр улс болгоны аял бүх одоо энтгэг гэж байгаа энтгийн гой аяллаар явах боломжтой гой одоо нөгөө нэг most viewed газрууд ч юм уу аялах хэвээр үзэх хэвээр газруудыг ингээ бүгдийг үзээл хятадыг ингээ үзээд Япон одоо Герман Бразил бүх орны тэр контентыг бол ингэж үзсэн байгаа биелсэн. За Boruto гэдэг Naruto-гийн анимыг үзэх хэрэгтэй байсан. Дараагийн хүүхдийн тухай гардаг анимыг үзэх гэсэн. Энийг үзэж хагаад эхний 20 анги үзээд л давант сонирхолтой биш болохоор үзээгүй. Гэхдээ биелсэн дурсан. Crunchyroll based anime гэдэг нөгөө нэг анимны одоо Oscar шиг тийм анимны шагнал гадуулах хэсэг байдаг. Тэмнэр ингээд шилдэг бас нөгөө нэг намнаас дэвсэн анимуудыг бас жигсаалтаар гаргаж байгаа үздэг байгаа. Энийг бас үзсэн. За тэгээ Harry Potter-ын цуврал номыг англи хэл дээр унших гинэ. Энийг чадаагүй байна. За одоо энэ болохоор унших буюу судлах юмнуудын категори дээр явж байгаа. Тэгээд 22 оны унших номын төлөвлөгөө дуусгасан. Библиэтэй болох гинэ. Библиэтэй болсон байгаа. Одоо 23 онд Библийг унших гэсэн зорилт тавьсан байгаа. Одоо уншина. За гэрт тэгээ үгийн сүлжээний ном байдгийн тэрийг би бүгд дуусгах байсан. Бүгд дууссан. Димедис сураагүй. Бэлгээний сургалтанд яваагүй. 22 оны ажлыг хийх зүйлсийн төлөвлөгөө дуусгах юм. Бас ажил дээр хийгдэх ёстой төлөвлөгөөнүүд гэ 22 онд тусдаа гардаг байгаа. Жил болгоноос тусдаа гардаг. Тэр 22 оны төлөвлөгөө бол дуусгачих. За дараагийнх нь IELTS-ийн оноо авах шалгалт өгөх. Энэ одоо жил болгоны миний төлөвлөгөөнд явж идэв. Тэгээд IELTS англи хэлээ бэлдэх юм руугаа арай жоохон сул болоод байгаа. Тэгээд энэ бас биелэгдээгүй. Ямар нэгэн шинэ хэл сурах гэнэ, Японы хэл сурах гэдэг энэ бас биелээгүй. Энэ жил бол бас дахиад оролцсон байгаа. Тэгээд Японы хэл бол бас өглөөдөө нэг 10 хүн гэж хийлээд ингэ явж байгаа. За магистра үргэлжлүүлж сурах гэсэн байна. Энэ амжаагүй. Ажлын байр өөрчлөх гэсэн байна. Энэ дээр бас ажлын байр өөрчилсөн өөрийнхөө компани дотор бас нэг бүтцийн зохион байгуулалт бас нэг өөр албанд хэсгийн инженер хийгээд нэг хэсэг үзсэн байгаа. За одоо social network буюу social networkтэй холбоотой юмуд явж байна. Энд дээр болохоор 21 оны YouTube контентын төлөвлөгөө дуусах
нөгөө влог хийдэг. Тэгээ влог хийхдээ би бас жил болгоно ингэж төлөвлөгөө гаргадаг. Одоо team юм влог ийм влог хийнэ гэдэг 21 онд ийм тэр төлөвлөгөө гаргасан байсан. Тэрийг хийж чадаагүй жаа энэ жилийн төлөвлөгөөнд оролцож байсан. Энэ жил бас хийж амжаагүй. Одоо миний бас влог хийх юмнууд бас жоохон хойшин тавигдсан ба. За интервью хийх 2 удаа гэнэ. Энэ болох нөгөө ярилцлага хийдэг би одоо нэг шууд утсан дээр ингээд бичлэг хийгээд жилдээ 2 удаа ингээд шууд ингээд одоо миний амьдрал ийм болсон, тийм болсон. Одоо би ийм болж ингээд бичлэг хийгээд зүгээр өөртөө зүгээр хадгалдаг байгаа компьютер дээр эргээд бас харахад дурсамжтай юм болоо гэж бодоод. Тэгээ энийг жилд 2 удаа хийх байсан. Хоёулын хийсэн. Одоо 23 оны төлөвлөгөөнд 4 болгоцсон байгаа. Улирал болгоныг удаа хийнэ гэдэг. Тэгээд одоо 5 сар гэхээр чинь эхний 2 интервью бол хийцэн байгаа гэсэн үг. За Instagram-ын дээр 1000 дагагчтай болгохын болцсон байна. Влогийнхаа тоо subscribe-ийнхаа тоо хэсэг гэсэн энэ бас сайн хэсэг байгаа. TikTok 1000 дагагчтай болгохын болоогүй. TikTok дээр 10 бүжигтэй бичлэг хийнэ гэсэн байна. Энэ хийгдэж байгаа. За 10 дугаар подкаст хийнэ. Энийг хийсэн ингээд 10 сэдвийн хүрээнд ингээд одоо өөрийгөө хөгжүүлэх гэж юу вэ? Ном унших, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх гэх мэтчлэн ингээд 10 ийм сэдвэр ганцаараа ингээд яриад ийм подкаст хийсэн байгаа. Энэ подкастыгаа бас YouTube болоод оруулсан ба та бүхэн сонирхол бас үзэж болно. За 2021 оны тайлан видео хийх гэдэг энэ влог дээр орсон байгаа. Адилхан жил хийсэн юмныхаа гүйцэтгэлийг ингэж тайлбарласан видео хийсэн. Тэр бол хийгдсэн байна 100%. За тэгээд сошиалгүй утасгүй ингээд 5-7 хоног ямар ч сошиалд орохгүйгээр байж үзэх гэсэн энэ хийсэн 7 хоног ямар ч сошиал орсон Facebook, Instagram бүх юм устгаж байгаа, бас Telegram бүх юм устгаж байгаа ингэж байж үзсэн чинь болохоор юм байлаа. Айгүй 50 байсан тухай үед бол за мацаг биеийн ямар нэгэн цэвэрлэгээ хийх гэнэ энэ хийгдсэн энэ алимаар 3 хоног гидсний цэвэрлэгээ хийсэн. 1 сар йогд явах гэдэг энэ хийгээгүй. Яг нэг өглөө хийж байгаад байсан. 50-наас гарч чадаагүй. Эмнэлэгт 5-7 хоног хэвтэх энэ бас ажил ихтэй болохоор ямар ч эмнэлэгт хэвтэх боломж олдоогүй. Адууны засаа идэх адууны засаа идэж үзсэн. Мал төлөвлөгөө ургац хураалт хадланд явах гэнэ энэ мал төлөвлөгөөнд нь явж үзсэн. Яг нөгөө говь сөмбөрл аймаг л аяллаар явж байгаад яг тухайн үед бас нэг хажуу айл нь яг мал төлөлтөд хураг шивтүрч исэн. Тэрийг хааж үзсэн бас аюу гол торгон мэдрэмжтэй мөч байсан. Халиграф пазл одоо кодер боддог зураг өөрөө хийх гэнэ. Энэ болохоор нэг сонирхолтой хийх зүйлсийн категори дээр явж байгаа. Тэгээ энэ болохоор би болохоор энэ дээр болохоор халиграфыг бол зурулж чадаагүй. Пазл хийлгсэн 1000 ширхтээ пазл. Тэгээ кодер боддог зураг зурж бас ийм том 40-50 хэмжээтэй кодер боддог зураг бас энэ хоёр чинь бас нэг 2 сарын хугацаанд хийгдсэн. Орой болох юм бэл хийгээд тэгээ энийг хийцэн хандаа үлгцэн байгаа. За гольф тоглож үзэх, энэ тоглож үзээгүй. Утаатай зурагтай болох гэдэг нэг утаа бариад ингээд хүмүүс зураг даруулдаг тийм. Би болохоор энэ бас нэг уулан дээр юм цэнхэр утаа бариад энэ зураг даруулсан. Энэ би хийсэн. За ганцаараа баарн сууж үзэх гэдэг энэ дарханд ганцаараа сууж үзсэн хүмүүс сонирхол өгдөг юм билээ. Нэг сонирхолтой хийцүүсийн жигсаалт өөрөө хийж амжилттай хийж үзэж байгаа юм болохоор та бүхэн төлөвлөгөө гаргахдаа ямар юу ч хийж болно. Юунаас битгий санаа зовоо зүгээр шууд оруулаад ингээ оролцсон байхад бол хийгдэнэ. Тэгээд сумын төвийн ямар нэгэн паб сууж үзэх гинэ. Энд сууж үзээгүй. Бүх амьдэрсэн байрнуудынхаа зургийг дарж угаах гэдэг. Дарханд одоо хотод ингээд энд амьдарч исэн газруудынхаа зургийг би өөрөө газар дээр нь очиж бүгдийн зургийг дараад тэгээ өнгөтөр хэвлээд угаагаад ингээд одоо энэ дээр энд наатаг байна зүгээр альбом дотор ингээд угаагаад татгсан байгаа. Энэ бас маш хөрхөн санаа шин. Писийн тоонох за энэ Багдад зүүн хонжсэн болохоор дарсан байгаа. Нохоо чарганы айлд явах гэх түрүүн дурдсанчлан тэрэлж рүү явсан байгаа. Харзанд орох энэ харзанд орсон юуны тэрэлжийн тэнд яг өвөл бас энэ бичлэгэн дотор байгаа. Та бүхэн манай миний нэг влогын дээрээс бас хотод их сонирхолтой зүйлс дотор бас байгаа. Хотын 40 рестораны жигсаалт идэх гэх яг хотын нэг бас гой гэсэн 40 рестораны жигсаалт гаргаад тэрнээсээ би 20-ыг ийдсэн байна. Энэ төлөвлөгөөнд 20 орсон байна. Дараа жилийн одоо 23 оны төлөвлөгөөнд 20 орсон байгаа. Энэ жил бол үцнийг орж үз сонирхно. За улс орны хоол хийж зураг дарах гэдэг. Энэ болохоор бүх улсуудын брэнд хоолууд гэдэг шүү дээ. Одоо Монгол гэж одоо бууз хуушуу гэдэг юм уу одоо Япон хэмээл ремэн гэдэг юм үү. Тэр шиг бүх улс орнуудын хоолнуудыг ингэж жигсаалтаар хэвлэж гаргаж байгаа. Гэртээ өөрөө хийж үзсэн 50% нь бол хийсэн байна.
Тэгэхээр бас 50% үзтгэлээ. Туулаа юм уу яст мэлхий хийжих гэсэн байна. Энэ болохоор 22 онд л би муурд хийжээд үзсэн. Тэгэхээр энийг төлөвлөгөөнөөс хассан байгаа. 23 онд болохоор туулаа яст мэлхий хийжих гэсэн юм орсон байгаа. Яст мэлхийг бол хийжээж үзье гэж бодож байгаа. За тэгээд гэртээ үдшилэг зохиох гэдэг энэ яг бас бяцхан хэмжээний юмсан гэртээ үдшилэг зохиож үзсэн. За тэгээд ингээд төлөвлөгөө болохоор ихэд яг ингээд юм томороо дарснуудыгаа гүйцэтгснүүдээ ингээд ногооноор будаад ингээд явцсан. Жохон гүйцэтгэл багтаа гарсан. Гэхдээ нэлээд их юм төлөвлөсөн болохоор гүйцэтгэл нь бас багтаа гарсан байх гэж бодож байгаа. 53.6% гүйцэтгэл гарсан байна. За тэгээ одоо 23 оны төлөвлөгөө маань одоо ингээд самбар дээр ингээд байгаа. Ингээд эхнээсээ ингээд хийсэн юмудаа дараад ингээд явж байгаа. Тэгээд та бүхэн бас эндээс авах зүйлээ аваад гээх зүйлээ гээгээд ингээд төлөвлөгөө гаргаад дараа нь ингээд гүйцэтгэлээ ингээд өөрөө өөртөө одоо шагнал болох зорилгоор ингээд бичлэг хийгээд ингээд хадгалаа явал бас зүгээр юм болов уу гэсэн бодлоор одоо энэ бичлэгийг хийлээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.